Эй сайн байцгаана уу? Миний Монголын илэгнэгт ёо хайртай ахын дүүс минь Бурхны хүү Баярбаатар мэдчилж байна. Нэг ивент байгуулах газар олчлоо гэдээсэн да тийм ээ. Нэг зар 50 даа гэдээсэн. Тэрний маань хүн авчиж байна овш гэж. Ямар даан ирээд авчдаг байна. Уг нь зарагдахгүй хүчнэл увдсан гэсэн тэгээд. Нэг мөн овш ирээд авчлаа да. За яах вэ? Бас Монголын ард түмэнд хатныг харуулчих тийм ээ. Бас баталгаа зурж явж явахгүй нэг худлаа ирээ яваад идэх хүн шиг болчихдог байхгүй юу? Ууг нь ингээд энэ ингээд зам дагав. Энэ нөгөө барилга нь энэ. Мангартон барилга. 9000 м² газартай. 4000 м² ерөөсөө шууд засаад орох. Энэ мангартон барилга байна харагдаж байна уу? Сая энэ дотроос хөөгдөж гарч ирлээ. Энэ өстө мангартон барилга байгаа байхгүй юу? Нөгөө талаасаа бас орж болдог зам бамтай. Төвийн дулаан бүх юм нь хажуу талтаас үнэн янзын газар байсан юм аа. Чидста одоо яа их вэ? Энэ хараа ийм том 4000 м². Хоёр саксны талбай багтахаар хэмжээ том 60 25 хэмжээтэй том заалтай. Үнэхээр хямдхан 5 тэрбум гэж хэлсэн да тийм шатста. Мөнгөгүй хүчтэйг санаа байгаас ачийн өрөхгүй юм дөө тий. Ай за нэг иймэрхүү байдалтай ингэж. Уг нь энийг ингээд зүгээр засаал орчхоор газар байсан байхгүй. 5 тэрбум гэдэг чинь мангар хямдхан шүү дээ бурхан минь бурхан минь. Бараг үнгүй шахуу юм байсан юмсан. Нэг амтны өрнөл энийг авчтай. Нэг хүн би ч нэг хүнийг хардчихлаа. Тэр муу уулгаачлаа авчлаа. За яах вэ? Хилээд яах вэ? Би ч тэгээд муу санаагүй арчаагүй хүүр юм аа. Би энэ улс төрт яах юм бол доо. Муу санаагүй хамгийн маяг хүнд ярьчдаг хүн ч аа тэгээд. Хүнд ярьчихлаа тэгээд болохгүй юм да. Охин дорчин давхар лайв чаагаад үзэл дуунгаад байна гэж. За яах вэ? Доржо моржо энэ төр лайв маяг хийнэ вэ? Хамаа байхгүй. За яах вэ? Ер нь тэгэл нэг шанстай юм явж байгаад би нэг олохын тэгээд дааж мөнгөгүйтэй байх юм аа юусэн. Мөнгөгүй болтлоо даалуулж чадах. Ард түмнээс аль нэг ханд цуглуул нэхлээр одоо тэгээд амж хэцүү яа. Бодтой юмн дээр л бужигнуулах гол бол одоо одоо зах зээлийн нийгэмд одоо хүний эмийг үнгүй аавнаас суулж ийн гэж ямар юм байх вэ те. Уг нь энэ артлын барилгыг засаад яатсан бол м²-т нь 2 сая төгрөгөнд босчоор исэн бохгүй юу. Энд чинь 9000 м² газар гэдэг чинь одоо энэ хотын төгрөг чинь газар чинь доотлонд 1 сая төгрөг байгаа шүү дээ. 1 сая төгрөг гэдэг чинь одоо 9000 м² чинь 9 тэрбум байхгүй юу. Тэгээ энэ барилга нь үнгүй бонусанд. Барилгын дахиад нэг харуулчихдаг юм уу? Ямар шийдтэй авсан юм бол дуур ирэх юм нэр. 4000 м² барилга шүү дээ. Мангар том. Одоо зүгээр хотын төвд нэг 100 м² зүгээр ямар ч хамаагүй нэг офисын барилга 5 тэрбум шүү дээ. Нохон бас. Нара. Энэ барилга үнгүй. Энэ мангар том хашаа газар байгаа 9000 м². Энэ газар нь 9 тэрбум. Барилгыг үнэлэх юм бол энэ чинь тэгээд энэ барилгыг засаад орцсон бол нэрээ. Хаалахгүй юу? Ёстой жинхэнэ та хэдтэй амлсандаа хүрэхгүй юу? Нэр тогтоомч энэ барилга ингээд ашиглалтанд ингээ орчих юм бол м²-д сая төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгээд засчмасаад нэг тоногж моноглоод м²-д нь 2 сая төгрөг болно. Тэгээ хэдүүлээ нэг нийлүүлээд ингээд зарц яатсан болвол ёо coin moin ч юм уу хувьцаа гаргацсан бол эн чинь ингээд м²-д нь 10 сая болоо явчих шүү дээ. Мөнгө чинь одоо 200 сая төгрөг чинь шууд тэрбум болно шүү дээ.
Одоо яа их вэ? Одоо тэгээ харамсаад яах вэ, тийм ээ? Одоо яах вэ? Нөгөө боён ам ихтийг ангаахад боён ихт булаана гэж нэг Монгол ард гэв гэж тийм ээ? Ай. Харамсалтай яа. За яах вэ? Монголын газар. Гэхдээ энэс өөр дахиж шанстай газар байхгүй. Одоо ерөөсөө ганцхан тэндлэн газар байгаа. Тэр гэхдээ амар хэцүү газар. Хэцүүч байх вэ те. Мангар намагтай юм байл л дээ. Тэн дээр том юм барина гэхэд хэвээр маш их хөрөнгө орох хэрэгтэй болох байх. Мөн Эхлэл группийн захирал Бацая Hybrid House компани захирал Ноёнбат Эрдэнэ нартаа баярлсан шүү зайлвал туслахыг дэмжиж мөнгө төр гаргая. Наа чи болох юм байна гэд хөөх юм зөндөө дэмжсэн шүү. Тэгээ манай хоёрын зав чөлөө болсонгүй чаас. Нэг нь Чайна яваад нэг нь бас өөрөө ажил төрөлтэй байж байгаад ингээд амтсангүйдээ зайлал. Түүнээс биш тэр мөө хоёр маань Эхлэлийн Бацая Hybrid House-ийн Бат Эрдэнэ хоёр маань зайлуул хөөх юм дэмжсэн шүү. Баярлалаа шүү мөө хоёр найздаа. Би ч одоо тэгээ сошиалаар олон найзтай болж биш. За яах вэ? Эртхэн авахгүй гэж нөгөө тэгээд үдсээр хагаад энэ би тэгээд одоо тэг яалттай үлээ дээ мөнгөгүй болохоор чинь тэгээд бас ядчихад бас би ч нэг хүнд итгэмтгий болохоор тэгээд тэр нөгөө дунд нь зөрчүүлэх гэж явж исэн яг жинхэнэ юутай нь уулзч чадаагүй юм байна л да би. Жинхэнэ эзэнтгэн биш. Тэгээ эн чинь нэг Remax-аар дамжаад Remax-ных нь бас нэг танил манил хүмүүс байж эсэн шид юмнууд байсан. Тэгээд эн чинь нэг хямдхан болохоор энэ дээрээс чинь нөгөө цус гаргах гэсэн тийм ээ. Завчаа хийх гэсэн 10,000 юмнууд байсан юм байна л та. Тэгээд тэднэрийн дунд төөрж мөөрж илдүү хангай болж явж байгаа. Тэгээд мөнгөгүй хүн чинь тэгээд варсангүй дээ. За бурхны хүү минь гэж юм. За би авах гэж очиод энийг нь олоогүй гэж. Чи надтай нэг авахгүй байсан. Арчааг мөн овшмын чийдэг үл. Дандаа нэг арчаа манай монголчууд их усан тэнэг. Хүн нэг боломж гаргаад ирэнгүүт тэрнээс хүний тэр гаргаж ирсэн боломжийг булаах гэдэг нийлж юм хийн гэсэн сэтгэл юусоо байхгүй. Тэгээд аваад энэ одоо энийг нэг авсан нөхдүүд нэг зам миний хардж байгаа хүн авсан бол нэг саксны заал болгож хувиргах байх. Угаасаа 2 саксны заалны талбай байхгүй юу? Саксан бөмбөгийн талбай чинь 28-ыг үржих 15 байдаг шиг санагдаж байна. 15 байдаг лөө 18 байдаг лөө мартчихад байна. 15 байдаг баха. Энд чинь бол 25-ыг үржих нь 60 хэмжээтэй том барилга шүү дээ. Саксны нэг бол саксны талбай болох гэж нэг нөхөр авсан байгаа. Саксны бэлтгэлийн заад болох гэж нэг нөхөр авсан байгаа. Нэг бол энийг нураагаад байшин барь шүү дээ. 9,000 м квадрат чинь бараг худаа хэлэхгүй том хороол барь шүү дээ. Энийг барилгын компани захирал ирээд авцсан л байх л та. Тийм л хоёр хардлагатай сууж байна. Машин түрээс гэж байна ш. Зайлвал миний лайвн дээр машин түрээс гэж зовж идэг. Facebook дээрээ тавьж бүүстлээч хэрэг алгаа нэр. Яаж бизнес хийж амьдрнаа энэ гэдэг. Мөнхөрд нь ахтаа хэлэхгүй. Пүү мөөгөө ахтаа хэлдэг гэж. Нэрэ миний муу ахч зайлвал хөрх юм. Мөнгөлөгчтэй сүүл үед мөнгөлөг болчих. Цаатан ч мөнгө байхгүй л дээ. Гэхдээ мөнгөтэй хүн байсан тахалтай. Гэхдээ энийг би ингэж хурдан зарагдчихна гэж та зүүдэлсэнгүй. Нэг хятад хятадууд ирж үзээд байна гэд тэгээд яг хөө тэднэр нь тэгээд бас нэг хятад бас эдийн засгийн ямар болж байгаа юм чинь мөнгө төгрөгөө оруулж ирж итэл бас чиж 2-3 сар болох байлгүй гэж би бодсон байхгүй юу. Мөнгөө нааш нь оруулаад ирж итэл чинь бас хаа чинь тийм ээ Монголд ч бас нэг 5 тэрбум төгрөгийг зүгээр хүн оруулаад ирж чадахгүй шүү дээ. Тэгж мэгээд би ч одоо бас бодцсон явж исэн тэгээд яг миний хардж байгаа үл авцсан байхаа. За яа одоо тэгээд нэг хүн тус болсон цаанаасаа тэгээд нэг үлийн үр арилж байгаа л гэж бодохоос биш. Мундаг мэдлэгтэй л дэгж баярлаа. Юу зарцсан бэ бороо гэж байна. Оёдлын үйлдвэр байлаа гэж байна. Мэдлэгтэйлтэй мөн хэрдэнэ гэж юм да. Мөн хэрдэнэ битээр мэдлэг гэж амар юм байна. Энэ яг вэ? Оёдлын үйлдвэр байгаагүй гэсэн Оросын цэргийн бассейн байсан гэсэн. Мангар том цэргийн одоо манай төв бассейн байж тээ.
Бараг тэрэн шиг юм байсан байхгүй да. Төв байсан шиг Оросын цэргийн машин байсан билээ мангар том. Тэгээд яах вэ хөө тэгээд одоо би авах ёсгүй юм байж. Уг нь би авчмаар санагдаад байсан шүү. Амархан санагдаад байсан шүү. За яах вэ хөө тэгээд яалтай билээ. Наадуул чин танил талаараа авцсан байх оо гэж байна. Ахаа утас засвар сурыг гэж байна. Ах нь одоо утас хүн амьтанд утас зас масхыг заах чадахгүй шүү дээ. Одоо би одоо утас засвар хийлгүүгээр одоо өчнөө удчихлаа. За баяг ясман дээр 6 жил 7 жил ч болж байгаа юм биш утас засгаа болоо. 18 15 оны дундаас уу 10 за ер нь 16 оноос юм уу? Тийм биш 16 оны хэдэн сараас ч юм дээ. Тэгээд 18 он хүртэл нэг жил хагасл утас зассан хүн шүү дээ би чи ер нь бол. Эхний нэг 2-3 сар зас сурах гэж явж байгаад өнгөрцөн. Тэгээд номинд нэг манай нэг залуу хэдэн залуучууд би ч одоо жоохон толгой сайтай болохоор дороо хөгжиж байгаа юм чи хүний жил сурдаг юмыг би чи одоо нэг сарын дотор сурж мураад явна гут чи нөгөө хэд чи надаас айгаад манай номингийн нэг хэдэн залуучууд намайг GC тэгээд нэгийн сайхан хоёрын сайхан зодож өгөөд шанаадж өгөө тэгээд номингоос хөөгдөө. Тэгээд сансарт ирд суугаал тэгээд яах вэ сансартаа тэгээд монопол болсон л та тухай үедээ. Тэгэл бас баахан анттай хийлам надаас өөр засварчин сансарт байхгүй. Болохоор ч тэгээд тэр хави хамаг мөнгийг би хамчаад ахлаар бас сансрын засварчч үзий ядаад тэгээд матас хийгээд тэгээд надад түрээслүүлж байгаа хүмүүс чинь нөгөө намайг амар мөнгө олоод ангууд чинь өдөрт 500 сая төгрөг олцоод байдаг хүний чинь тухайн үеийн 500 сая төгрөг ч асар их мөнгө шүү дээ. Пүрүүс 20 морч хийд байсан нэг 8-9 сая ч байсан юм уу хийдэж байсан. Тэгэл 5 өдөр 500 сая төгрөг олцдог хүний чинь тэгээд сансарт чинь тэр түрээслэгч нарын ч үзээ ядаа жил 4 удаа түрээс нэмжсэн гэж бодохгүй юу. Тэгэл ерөнхийдөө сансраасаа энэ сансрын колонко худалдаж аваад тийшээгээ гэж одоо ясям дээр сансраас бас хөөгдсөн шүү дээ. Баахан засварчин элдв хангаан хүмүүс тэгээд дээрээс нь баахан түрээслэгч нар эдгээр чинь тэгэл нэгнээс нь хөөгдөөл баахан түрээсээ нэмэл тэгэл аргагүй ихэнд даварцсан би гарахад тэрнийхээ 11-ээс түрээсэлж чадахгүй мөнгө тавьчаад ахарч хэцүү үстэй даварцсан. Тэнгүүд нь тэндээсээ гараад тэгээд тэр сансрын хідэн газруудаар дамжиж явсаар байгаа тэгээд сүүл рүүгээ суух газаргүй болсон. Яг үнэнгээ хэлэх юм бол сансарт суух газаргүй болсон. Тэгээд одоо тэрнээс хойш би ч одоо уц засаагүй юм шүү дээ. Одоо тэгээ 19 оноос хойш ер нь 20 оноос хойш юм уу? За ер нь за яг алдаг оноо ганц нэг засч масч явж ийсэн. Тэгж байгаа тэгэл ер нь 20 оноос хойш маш тэгэл өрн бүр огт болцсон шүү дээ. Хаяал нэг ганц нэг яаж ийсэн болохоос шүү. Тиймэрхүү байна. Бурхныхөө ухааны ундрах шүү гэж баярлаа. Дандаа л хөөгдөж байсан түүхтэй хүн юм аа. Харин тэгээд одоо энэ монголчууд чинь өөрсдөө асар залах уу? Ямар ч боловсралгүй. Тэгээд дээрэс нь муухай тийм атаархан хүмүүс шүү дээ. Одоо бүхтөр ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Одоо хүн болгон л энэ бүхийг Баярбаатарын санаа тийм ээ энэ оюуны өмчөөр босгож байгаа гэдгийг хүн болгон л мэдж байгаа, бүхчүүд мэдж байгаа, бүхийн хорхоотнууд мэдж байгаа, бүхтэй холбоотой энэ телевиз араадаа юу гэдэг бүх газар л мэдж байгаа шүү дээ. Тэгэл бид нар чи яаж иж аргалж байгаад нийлжил намайг дарах, Баярбаатарыг дарах ерөөс зорилго нь. Мэдрэл муутай орхгүй шүү нэрээ. Тэгэл энэ муу хүмүүсийн дунд чи ингээл хавчигдаад үзээд л байгаа юм да. За тэгтээ яах вэ тэгэл. Бас энэ амьдрал гэдэг чинь заавалчгүй санснаар биш шүү дээ. Урд насандаа би бас одоо ямар нэг олон төрлүүдийг авч исэн байж таараа. Тэгэл тэр олон төрлөдөө бас муу муухай юм хийж ил байсан байж таараа. Тэгэл тэр муу муухай хийж исэн юмнууд нь тийм ээ хүнд атаархаж өтөрөх хийсэн ч байдаг юм уу. Тэгэл одоо хүн амьтаа хорлж исэн барьж исэн тэгэл янз янзын хүний санаа манаа хулгайлж исэн тиймэрхүү юм хийж ил байсан байж таараш урд насандаа. Тэрнийх нь үеийн үрэл одоо энэ жил энэ төрөлдөөл тэгэл одоо ингээл үүрэгдэж идэг байлгүй дээ л гэж бодох юм. Нэг үеийн үрэл угаагдж идэг байлгүй дээ л гэж бодох юм да. Одоо түүнээс биш тэрнээс өшөө аавна энийг алан талан тэгнэ ингэнэ гэсэн тийм бодол ерөөс алга. Ядарга. Угаасаа
монголчууд ч малнууд юм хүн төрлөختөн угаасаа нэг тийм ер нь олигтойгоо нэг дөөд нь гаргадаг тийм заяатай байд юм байл шүү дээ. Энэ хүн төрлөختний ерөөсөө энэ одоо энэ машин гэж юм гаргаж ирсэн бенз гэдэг хүн байгаа шүү дээ. Бензин чинь жинхэнэ нэрийг ямар бенз үлээ? Тэр чинь тэгэл хөрх юм даа үүсгэн байгуулсан бенз компаниас хөөгдөл ер нь ядуу зүдүүд үл чаавас хөрхий бурхан болсон юм байлээ шүү дээ. Daimler гэх компани эзэн бас ялгаа байхгүй. Daimler гэдэг компани одоо энэ манай баячууд унаад идэв шүү дээ. Бензин нөгөө ямар нэг манай баячууд л унаад идэв юм даа. Тэрбумэр үнэтэй айхтар машин. Тэрнийг анх зохион бүтээсэн Daimler гэх хүн чинь бас ялгаа байхгүй л хөрх юм нэ. Компани дээр нь дүүлэл тэгэл айгу хэцүүл нас орсон юм билээ шүү дээ. Тэгэл авж үлдсэн хүмүүс нь тэгэл Daimler-ыг булааж авчаал тэгэл Daimler компаниг л дампууруулсан л байгаа байхгүй. Ялгаа байхгүй шүү дээ. Bugatti энэ Rolls-Royce тэгэл одоо өөр чин Chevrolet ер нь тэр анх одоо энэ телевизийг зохион бүтээсэн хэв билээ. Маслан нэрийг мартчих. Тэгэл энэ эрчим хүчийг зохион бүтээсэн одоо Nikola Tesla гэдэг ч юм уу одоо тэгээд ер нь ямар нэг юм зохион бүтээсэн хүнээс чинь тэгэл ер нь ойр орчмынх нь хулгайч нар нийлж бөөрлөхөж хавчиж дампууруул сүрүүлж тийм ээ зарим нь алж хядаж тэгээд тэр юмнаас нь салгаал тэр юмыг булааж авдаг. Ер нь хүн төрлөختний л арин ши юм да. Гэхдээ монголчууд бол арай бус тулсыг бодоход бол арай хитрхи онцгой байгаа юм аа. Тийм л Карл Бенз гэж заа баярлаа. Мерседес чинь бол нэр нь биш гээд байгаа шүү дээ. Карл Бенз гэдэг дээр нь хүн бичсэн байна. Бохоо залгаад байдаг юм уу? Араас нь Бурхны хүү хоёр бохиж ажилтны болох уу? Хүний хүүхдүүд нэгийг зажилт болон заяа. Бурхны хүү хоёрыг зажилтдаг байгаа шүү. Элдв юм асуугаад манай Бурхны хүү ойлуулчих гээд байна да та нар гэж ямар юмнараа ойлгох вэ зайлж одоо тэг. Өөдөг нас цаг өнгөрлөө шүү дээ одоо тэг. Ойлмаар үуч зөндөөл тохиолдож ирсэн дөө тэг. Аим лайвынхаа буйнаар тэгээ бас яг үйл өөр угааж ин. Лайвынхаа буйнаар тэгээд яах вэ? Зовлон жаргалаа хуваалцж явж байгаад бас чиж үйл өөр овоо нэмгэрлээ шүү. Энэ лайвын буйнаар. Ер нь гэхдээ тэгээд энэ за яах вэ одоо тэгээд өнгөрсөн амьдралд идэх байсан гэж. Ер нь яах вэ? Ер нь бол тэгэл яг үнэнгээ хэлэхэд бол манай тэр нөгөө ээжийн дүү он тогтох гэдэг нэг хачин үлэм шидстаа байгаа шүү дээ. Тэрний авгаа мөнхөө гээд нөхрөөс холмос аваагууд бол алахгүй юу? Гол асуудал ерөөсөө эцэст ерөөсөө бүх юмны чинь зангилаа тэн дээр очиж л унчаад байгаа шүү дээ. Яг тэгээд одоо тэгээд тийм тавилантай л байж тээ. Яалтай билээ тийм ээ хөө. Бурхны хүүгийн IQ өндөр байхаа гэж байна. Миний IQ ч одоо тэгэл яг IQ ч тэгээд тийм яг хүний оюун ухааныг бүрэн за манай муу найз ирж байна. Бака сайхан амарч байгаарай. Баяртай. Амжилт хүсье хайртай шүү. IQ гэдэг бол зүгээр юу шүү. Хүний яг оюун ухааныг бүрэн илэрхийлэх юм биш шүү. За минийх бол нэг 135-аас 152-ийн хооронд гардаг байсан. Баярлалаа баяртай. Тэр бол тэгэхээр зүгээр тоо. Жинхэнэ хүний оюун ухаан гэдэг чинь энэ дотор нь байгаа шүү дээ бас. Хүний зүүн бэлэг. Энэ дээр юмд байна аа.